1000 тонн ураны нөөц байгааг эрдэнэ соёлын зөвлөлөөс баталгаажуулсан. Тэгвэл энэхүү нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд шар нутаг хүртэл боловсруулах боломжтой гэсэн саналыг Цөмийн энергийн газраас засгийн газарт хөрвүүлээд байна. Дорногов аймгийн Улаанбаатар сумын нутагт 50,000 тонн ураны нөөц байгааг эцэслэн батлаад байна. Өртөг багтаагаар олборлолт явуулах боломжтой энэхүү ордыг цаашид хэрхэн ашиглах эсгээс хамааран дэлхийн бусад улс орнуудын уран олборлолтын үйл ажиллагаанд хөдөлгөөн орох юм. Уг нь бол засгийн газраас Цөмийн энергийг зөв зохистой ашиглах тал дээр бодлого тодорхойлсон ч зарим нэг байгууллага хөв хүмүүсийн нийгэм тарааж байгаа мэдээлэлээс шалтгаалan уран олборлох үйл ажиллагаанд эргэлтсэн болгоомжтой хандлага бий болоод байгаа юм а. Энэ бол одоо дэлхийн сүүлийн үед одоо уран салбар дэлхийд тогтож хамгийн одоо бодиттой том нөөцтэй нэг л дээ. Энэ бол бас Монгол улсыг дэлхийд хэмжээнд өрсөлдөх хэмжээний тийм нөөцтэй улсуудын тоо руу татж байгаа ийм л үзүүлэлт. Өнгөрсөн даваа гарагт Цөмийн энергийн газраас ураны батлагдсан нөөцийн талаар засгийн газарт мэдээлэл өгсөн. Тэгвэл өнөөдөр эдийн засгийн байнгын хороон дээр энэ асуудлыг хаалтаа хэлжлээ. Цөмийн энергийн газраас ураныг шар нутаг хүртэл боловсруулж экспортлох бодлогыг баримталж байгаа. Одоогийн тогтоогдоод байгаа нөөцч энэ бодлогыг идэвхжүүлэхэд томоохон нөлөөг үзүүлжээ.